За сайн бацгаана хүмүүстээ. За та бүхэнд өмнөх хоёр бичлэгээрээ за вебд хэрхэн зураг дуу видео оруулах за мөн хүснэгт үсгэх талаар үзсэн. За хүснэгт нь болохоор пикселээр хүснэгтэй загварчлах байсан. Харин өнөөдөр хийх гэж байгаа пейпер маань пикселээр биш браузерын болон хүснэгтийн percentage буюу хуваар загварчлахаар байгаа. За тийм болохоор та бүхэн бүгдээрээ бичлэгээ сайн үзээд ойлгож аваарай. За өнөөдөр хийх пейпер болохоор 21 оны 3 сарын пейпер байна. 21 оны 3 сарын пейпер. За тэгээд эхлээд зураг засаар эхэлж байгаа. Зураг засаар эхэлж байна. За шинээр энэ ийм нэртэй те хавтас үсгээрээ. За тэгээд энэ хавцан дотроо энэ файлуудыг байрлуулаарай гэсэн байна. За миний цагийн файлууд маань за энд байна. За source файл нэртэй байна. За үүнийгээ би option нэртэй авчихдаг. За ийм нэртэй болголоо. За тэгээд нөгөө 6 файл маань энэ дотор ингэ байж байна. За одоо дараагийнх нь болохоор нөгөө зураг засна гэсэнтэй. За зураг засах файл маань энэ байна. Зураг засах файл маань энэ байна. За энэ файлыг зургийн програм дээр нэхээр байна. За тэгээд IGP өрөөнд бол хамгийн энгийн програм бүх компьютер дээр бэлэн байж байгаа. Paint дээр нэгээ засч болно. Нэг хүн зүйл хийдэггүй зөвхөн зураг эргүүлэх, тойруулах одоо хэрэггүй хэсгийг хасах тийм үйлдэл хийдэг болохоор за ингэж байна те. За ийм зураг юм байна. Өөрийнх нь байгаа зураг тийм үү. За үүнийг clockwise цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэхээр байна те. За мэдээж цагийн зүүн чинь ийшээгаа те. Ийшээгаа байдаг болохоор баруун тал руу гэсэн үг. Баруун тал руу. За тэгээд paint програмыг ингэ танилцуулах юм бол те. Зөвхөн хэрэгсэлтэй. За сонгож авах. Одоо зөвхөн энэ хэсгийг сонгож авах те. Тэгмүүд сонгож авсан хэсгээ устгаж болно, томруулж болно, эргүүлж болно. Тэгээд нэмчихэж болно гэдэг ч юм уу те. За тэгмүүдээ за сонгож авахгүй байсан ч гэсэн зүгээр зургийг бүтнээр нь эргүүлэх, баллуурдах, за будаг асгах масгах гэдэг нэг энгийн хэрэгслүүдтэй програм байдаг. За тэгээ эндээс энэ эргүүлэх хэрэгслийг те. Баруун тишээ энэ 90 градус. За энэ бол цагийн зүүнний дагуу эргэж байна гэсэн. За дараагийнх нь болохоор энийг хийчлээ те. Дараагийнх нь за reflecting хийж байна те. Reflecting. За тэр нь болохоор энд хоёр reflecting хийдэг хоёр юу байна. За нэг нь болохоор хэвтэй байдлаар, нэг нь босоо байдлаар. За босоо reflecting гэдэг нь яах вэ гэхээр те нэг толны тасгал шиг болгоно. Жишээлбэл энд нэг том сэлүүр байна тийм үү? Гарны сэлүүр те. Энэ нь нөгөө талд байгаа ч юм гэсэн. Энэ бичиг маань нөгөө талд байгаа ч юм гэсэн. За ингэж яваар horizontal буюу босоогоор reflect хийж болох гэдэг. Харин хэвтэйгээр reflect vertically хийх юм бол те. Энэ доош байгаа харна гэсэн. Энэ бичиг маань энд байгаа бичиг маань доотлолт ороо те. За тэгэнгүүтээ эднэр нь бүгдээр орж ирэнгүүтээ хамгийн доотлол нь энэ загас байна гэсэн үг те. За тэгээ бидний одоо хийх нь болохоор энэ horizontal буюу босоогоор reflect хийх гэдэг те. За бичиг маань эргэж ийн. За нөгөө сэлүүр маань нөгөө талд харагдаж байна те. За ийм байна. За текстийг устгахаар crop буюу текстийг устгасан байхаар тийм croplороо гэж. За croplох. За ингээс юу яаж болно? Сонгож болно. Select буюу сонгох оператор авангуудаа тийм яг хэрэгтэй хэсгээ ингээд оруулаад за тэгэнгүүтээ энэ crop дээр дарахад миний сонгосон энэ хэсэг үлдээд үлдсэн устна гэсэн үг. За crop. За нөгөө бичгийг устлаа тийм. За бичгийг устлаа. За энэ 3 дахь нь хийчлээ тийм. За дахиад цагийн тэр shark зөвхөн харагдахаар тийм. Shark харагдахаар зургийг croplороо. За croplсан зураг 500 byte 1200-ийн өндөртөө байна гэж. За тэгмүүд одоо энд ингээд зургийн хэмжээ харагдаж байна тийм үү? Зургийн хэмжээ харагдаж байна. За 1271 гэдэг ингээд босоогоор. За тэгэхээр ер нь бол 71 пикселийг буюу одоо доороос хасч болохгүй учраас дээрээс хасах гэдэг тийм. За тэгээ 1076 гэж байна. За тэгмүүд эндээс 500 авах гэдэг. За тэгээ дахиад сая ингээд select хийж болно. Эсвэл энэ хардаа эндээс ингээд татчихад өөрөө зургийн хэмжээ 898 боллоо тийм. Өөрөө ингээд татаж ажиглана. За тэгээд энэ ингэж татдаг гэсэн маань зөвхөн одоо юу гэдэг энэ баруун талаас болон доороос байх гэдэг тийм. Тэгэхээр энэ зургийг 180 градус эргүүлээд за дахиад ингэж болох гэдэг тийм. За тэр доор хэмжээ харагдаж байна. За 500. За 1200. Яг энэ тийм. За буцаагаад зөв харууллаа. Буцаагаад 180 зөв харууллаа. За ингэж боллоо. Одоо тийм миний яг зураг маань 500-ийн ийшээ 500 байттай доошогоо 1200-ийн өндөртэй боллоо. За энэ зургийг за хавцсан дотроо PNG гэдэг форматаар за хадгалах нэ PNG форматаар. За мэдээж хэрэгсээ гэх юм бол шууд энэ Wayshark дээр хадгалагдана те JPG болж хадгална гэсэн. Харин Save As гэх юм бол өөр өргөтгөлтөө өөр нэртэйгээр хадгалж болох нэ. За use web гэдэг хавцсан дотор Ocean гэж байна те. За тэгмээ WS 999. За би болохоор 999 гэхэл та нар болохоор өөрсдийнхөө кандидат дугаараар хадгална те. За тэгээ манай зураг энд орж ирж байна. Яг 500 гарсан 200 гэж харагдах нь те. За зураг хадгалаад за цаашаа уншлаа те. За Ocean гэдэг фолдерын те одоо бүх контентуудыг харуулаарай гэж байна те. За тэр контент гэдэг нь юу гэдэг вэ гэхээр folder name, file name, file extension, за dimension, size гэх мэтэр. За тэгээд screenshot хийхээр байна. За тэгэхээр энд одоо яах вэ гэхээр Ocean гэдэг folder те. За магадгүй зарим хүмүүс хэрийг бишиж магадгүй. За энэ view гэдэг зэснээс энэ content гэдгийг сонгоно. За тэгэнгүүтээ зургийн нэр нь харагдаж байна. Төр өргөтгөл нь харагдаж байна. Харьцаа нь харагдаж байна. Хэмжээ нь харагдаж байна. За ингэж те. Яг энүүгээр бодлоо те. За тэгэнгүүтээ за snip-ийн төлөөрэй. За ингээд evidence нэг ингэж бэлдэж болох нэ. За evidence нэг бэлдээд файлд оруулчлаа те. Оруулчлаа. За цаашаа за web page руу оръё. Web page руу. За өөрийнхөө нөгөө Ocean гэдэг хавцсан дотроо те. Дахиад энэ Ocean гэдэг нэртэй web үүсгэх гэнэ. За тэгээд Visual Studio Code дээрээ те. За би шинэ файл гэж аваад эндээс за HTML-ийг сонгоё.
За үндсэн бичих ёстой зүйлүүдээ бичээд за файлаа save хийгээд хадгалах та. За яг нөгөө хавцсан дотроо хадгалах нь тэ. За ингээд бичсэн. За одоо юу харъя? Вебийнхаа юу харъя та. За энэ веб хуудас маань за зөвхөн нэг тейбл дээр үүсэн шүү гэж. За тэгээ бүх браузер дээр ажилладаг байна. За тейбл маань браузерын 80% fit буюу тохирсон байна. За бүтцэн юм байна гэж. За тэр 80% тохирсон байна гэдэг дээр те. Одоо жишээлбэл body дээр би одоо тейблийг оруулах чинь те. Энэ дээр бид нар өмнө те 600 пиксел гэж бичдэг гэсэн бол одоо энэ дээр бол 80%. 600 пиксел гэж бичдэг байхад шууд автоматар статик байдлаар 600 пиксел авдаг гэсэн бол энэ болохоор 80% та буюу энэ браузерын хэмжээ маань те 1400 байлаа гэж бодоход тэрний 80% буюу 1100 одоо 20 40 ч юм уу те тэрийг авах гэдэг гэсэн. Тэр хэмжээг авах гэсэн үг те. За ингээд тейбл үүсгэж байна. За одоо хүснэлтээ харъя. Хэдэн баганд байгаа вэ гэдгээс харна. За мэдээж хэрэгтэй 1 TR, 2 дахь TR, 3 дахь, 4 дахь, 5 дахь 5 мөртөө учраас 5 TR байна. За эхний одоо юу нийтдээ хэдэн баганд байгаа юм бэ гэхээр те 1 2 3 4. За тэгэхээр эхнийх нь бол 1 юу тавиа те. За бичиж эхлэе. TR эхний нүдтэй TR. За өндрийн зоож өгнө. За 15% тай. 15% тай. За юугаар орууллаа те. Нүдээ орууллаа. За дөрвийг нэгтэж байгаа учраас call span 4 гэлээ те. За дахиад за яг copy дэж авч болно шүү хүмүүс те. За би те copy дгүйгээр за шууд нүдээ аваад явлаа. За 3 юу нэгтгсэн байна те. Энэ бол 2 дугаар мөрний 1-р хэн. За дахиад дараагийнх нь орж ирлээ. Дараагийнх нь болохоор 1 2 3 row span 3 хийгдсэн байна те. Доошоогоо нэгтгэж байгаа учраас. За row span 3. За дараагийнх нь за би энийг copy дэж авангуудаа за энэ хэсгийг устгалаа. За энэ болохоор 3 дугаар мөр те. Энийг хэлж байгаа. Энийг. За тэгээ хэмжээнүүдээ нэрээр харуулж өгмөрсөн. За энд бол угаасаа 100% авах нь тодорхой. 100% буюу тухайн тейблийнхаа бүтэн таар гэсэн үг те. За энд болохоор бид нь 75% таа гэсэн байна те. 75% таа. Өндөр нь харин 45 гэсэн байна. За тэгээ өндөр нь бол ер нь дандаа доторх контентийнхаа юугаар шийдэж явдаг шүү. Яг 45 бичиж байгаа нь болохоор зүгээр хэмжээ оруулж байгаа. Тэгэхээр ер нь 45%-аас илүү тийм контентууд оруулах юм бол 45% гэдгийг зөрчөөж магадгүй 60% таа байхад тийм контент буюу үг ихтэй те. Зураг мөрөг надад том 60% таа тийм юу байх юм бол 60% таа таарч орно гэсэн үг. За энд 75% авчихаар энд автоматар 25% авна гэсэн үг. За энэний 3 дугаархын өндөр нь те 10%. За дараагийнх нь орж ирж байна. Дараагийн TR 4 дахь нь гэсэн үг те. За TD 25. За өндрүүд нь бүгд 20 юм байна те. Тэгэхээр өндрүүдийг бичлээ. Өндөр нь 20% таа. За эхний 25% таа. За одоо би энийг 3 удаа хувлаад тавьчих те. 3 удаа хувлаад. За ингээд 3 боллоо. Энэ бэлэн боллоо те. За дараагийнх нь энэ 100% таа мэдээж юм те. За call span 4 та 4 нэг байгаа учраас 4 гэдгийг авлаа. За мэдээж автоматар өрөө 100% болчихно. За энийг харин за тэгээ заавал ингэж тэнцүү гэж авахгүйгээр юм стайлаар бас гаргаж болно шүү. Стайлаар тийм ингэж яагаад 10% та. За ингэж стайлаар бас гаргаж болно шүү. За тэгээд хүрээгээ юугаа хүснэгтэй харахын тулд за энэ дээр те нэг гэдэг авлаа. За тэгжээж хүснэгт маань гарч ирэх гэдэг. За хадгалъя. За авцсан югаар энэ дээр тавьчих те. Авцсан югаар энэ дээр тавилаа. За энэ дотор энэ те. За одоохондоо ингэ нөгөө юу нэ өндөр нь юус ажиллахгүй яг дотор нь контент байхгүй учраас за яг контентын харъя гэвэл те энэ дээр би өндрийг нь одоо магадгүй 500 пиксел гэдэг энэ дээр зааж өгч болно л та. За тэгэнгүүт 500-ийнхаа 15% та энэ таарна гэсэн үг те. За 500-ийнхаа 45%-ийг авна гэсэн үг. За гэхдээ одоо контентыг хийх учраас төрхөн зур ингээд хараад байж. За ямар ч гэсэн зүг байна уу гэдгээ мэдхийн тулд те ингээд томруулаад үзээрэй. За энэ дээрс те ямар ч нэг нэлээд урт. За тэгэнгүүтээ 3 орж ирэнгүүтээ энэ доошоо 3 явсан байна. 2 кос байна 3 та те 1 2 3 юм орж ирлээ. Төгсгөлийнх нь ингээд орж ирж байна те. За зүг байх гэж бодоод за цаашаа үргэлжлүүлье. За нүд өсгөр тэмдэглэгдсэн. За дэмишингүүд нь харагдаж байна. За гэхдээ энэ бол percentage хувь юм аа. Пиксел биш шүү гэж энэ. За магадгүй хувь гэдгийг бичээгүй байвчаар бол пиксел гэж аваад 10 пиксел гэдэг чинь жижигхэн зай тийм ээ. Тэгэнгүүт энэ айгүй жижигхэн зайтай гарч ирнэ гэсэн үг. За тэрийг бас харах нэ. За энэ дээр тайлбарууд нь орж ирж байна. За ер нь бол бордер нь бол сүүлийн веб пэйж дээр харагдахгүй гэж энэ. Тэгэхээр бордер харуулах байх хэрэгтэй байна. За эхний нүдэн дээр M21 баннер гэдэг зургийг оруулах юм байна. За тэр зураг нь за энэ
нэг юм юуны дэлфиний зураг байна те. За эхний нүд маань бол за энэ эхний нүдэн дотроо за зураг оруулъя. I хэмжээнд таг ашиглаа те. За M21 баннер зиг гүтэн сонголтоор гарч иж байна те. За ингээд орж ирж байна. За энэ дээр бол тайлбар текст оруулдаг те. За баннер image гэж. Баннер image. За инглээ те. За дараагийнх нь за B гэдэг одоо юун дээр те нүдэн дээр place in a cell гэж байгаа. Тэгэхээр шууд B нүдэн дээр. За энд нэг видео байгаа. За энэ видеог за тоглох нь те. За тэгээд дахиад хойноос нь те хэрвээ браузер энэ видеоны төрлийг дэмжихгүй байвал тохиромжтой тэр text based error message одоо текстэн тийм алдааны мэдээллийг гаргаарай гэж те. За би юу болохоор энэ байна. За энэ дээр video controls за video controls те. За тэгмүүдээ video controls дотор нь source src за тэгмүүдээ видеоны хоног аав M21 spinner zig за MP4 те. За тэгээд нөгөө type enter дээр нь type за ингэ ч юм уу те ингэ бичлэх юм. За тэгмүүдээ тэр нэг видео ажиллахгүй байвал гаргаж ирэх мэдээлэл нь те. Яг энэ юу видео гэдэг энэ слайд юу төгсгөлийн таг бол энэ source хоёрын дунд байна. За энд те. За жишээлбэл за your browser does not support this video type гэж бичдэг те. За өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн шинжилэлт хийдгүү те нэг бүр дээр үеийн браузертай хүмүүсийн бол магадгүй энэ видео танихгүй байж магадгүй байхгүй. Тэр үед энэ бичиг гарч ирнэ гэсэн үг. Гэхдээ минийх дээр бол таних байх гэж бодож байна. За дараагийнх нь за C гэдэг хэсэг дээр за нөгөө нэгдүгээр алхам буюу энэ дээр үсгсэн нөгөө зураг байгаа тийм миний үсгээд яатсан гаргасан тэрийг за C гэдэг нь бол за энэ биш үү энэ босоо гэсэн үг. За нөгөө rows байна энэ хэсэг дээр очлоо. За зурган дээр нь болохоор WS за би use гэсэн тийм та нар нөгөө өөрсдийнхөө аавна. За энэ дээр тайлбар дээр за энэ чинь болохоор Wireshark гэсэн тийм. За ингээд авч Wireshark image. Тандаа тайлбар оруулж өгнө. Энэ магадгүй зураг ажиллахгүй үед те тайлбар нь гарч ирэх учраас заавал тайлбар оруулж өгнө шүү. Тэр тайлбар оруулах хэсэг хүртэл оноонд нь орчихсон байгаа. За дараагийнх нь те. За inline style шинж чанар одоо байрлуулах гэдэг те. За HTML дээр тийм inline байдлаар style бичээрэй. За тэр нь болохоор те each image энэ одоо зураг бүр тухайн тэр нүднийхээ үснэгтийнхаа нүдний width буюу тэр өргөнтэй нь fit таарч явах ёстой. За харин өндөр нь болохоор автоматар ratio maintain aspect ratio maintain автоматар хадгалагдаж явна гэж. За тэгэхээр те за inline style гэдэг нь болохоор зөвхөн одоо энэ зурган дээр ажиллах. Магадгүй бид нар энэ дээр style бичих юм бол те энэ HTML дээр бүтэнд нь ажиллана тийм үү. За харин гаднаас одоо бүр файлаар холбох юм бол магадгүй түүнийг олон удаад үзэж болох гоо те. Харин inline гэдэг нь яах юм бэ гэхээр зөвхөн энэ чи аль таагийн дотор бичсэн. Тэр хэсэгт л ажиллаж байгаа стайлыг хэлдэг. Жишээлбэл те энэ зурган дээр те style тэнцүү. За тэр inline style-ийг те style тэнцүү зарлж аваад бичдэг. За энэ дотор энэ зургийн width нь тухайн нүднийхээ хэмжээнд 100% таарч өгнө гэдэг үгийг бичдэг те. Style тэнцүү гэдэг width. За тэгээд CSS бол тодорхойлох зэгтэй байдаг. Тодорхойлох юм зэгтэй байдаг. За яг энийг. За энийг копиж авлаа. За яг энэ зурган дээр те энэ зурган дээр бас орууллаа. За дахиад видеон дээр за орууллаа. За тэгэнгүүт энэ зурган дээр видеон дээр дахиад дараагийн зурган дээр хэмжээ энэ зургууд болон видеоны хэмжээ тухайн нүдэндээ бүрэн таарч өгнө л гэсэн үг. За энэ бол автоматар хадгалагдаж байгаа тийм. За зэрэг оруулчихсан гэж бодож байна. За одоо цаашаага D гэдэг нүдэн дээр M21 гэдэг энэ файлын контент буюу агуулгыг байрлуулаарай гэж. За D маань за нөгөө юутай нүд юм байна тийм. За энийг юм байна тийм үү. За энийг нэгэд харлаа. За копиглоо. За энэ хэсэг дээр тийм. За оруулсан. За буцаад халаа. За энийг оруулсан тийм. За тэгсэн чинь үүнийг энэ текстийг 2 параграфаар харуулаарай. Дахиад 3 дугаар параграфыг нэмээрэй. Текст нь web page updated by гэмтээ нэрээ оруулаа. 4 дугаар candidate дугаар оруулах нь тийм. За тэгээ параграф болго гэж байна. За тэгмүүдээ өөрөө уусаа бичсэн байна тийм үү? Apply style P дийнүүд нийт бүх текстэнд P одоо тэр стайлыг оруулж өгнө шүү гэж. За тусд нь юу оруулахын тулд P гэдэг таг авангуутай. P таг авлаа. За энэ эхний параграф гэсэн. Дараагийн 2 дугаар хана. 2 дугаар хана. За энэ. За 3 дахь нь дахиад P. За энэ дотор харин web page
За тодорхойлох зэгтэй юм байна. За тэгээд төвийн дугаар таны дэх дугаараа бичлээ. За тэгэнгүүт эндээс энэ хүртэл нэг параграф, эндээс ингээд 3 параграф болж өгч байгаа гэсэн үг. За дараагийнх нь бичиг оруулахаараа тий. За тэгээд бичиг нь болохоор EFG яг дараалал орох юм байна. За эднэр орох юм байна. Энэ 3 бичгийг нөгөө 3 жижигэн дээр оруулна гэсэн үг. За тэгэнгүүтээ энэ H1-ээр бичнэ гэж байна тий. За тэгэнгүүт би эхнийх дээр очлоо. За H1. За энэ тий. За дараагийнх дээр H1. За дараагийнх дээр H1. За энэ 3 бичиг оруулсан. За дахиад текст оруулж байна тий. За бүр харъя гэвэл за нэг рефреш хийгээд харах тий. За баннер зураг маань орж ирсэн байна. Видео маань за ингээд тоглогдож байна тий. За нөгөө edit хийсэн зураг маань ороод ирсэн байна. За нөгөө бичгнүүд нь H1 буюу нэлээд томоор орж иржээ. За одоо энд нэг дахиад текст байгаад байна. Энэ тий. За Ctrl A хийгээд бүгдийг сонголоо, копидлаа. За мэдээж ганцхан үлдсэн учраас энд гэж бодож байна. За тэгээд юугаа те текстийг H2-оор гэж байгаа учраас H2-оор тааруулах нэ. За H2 те. За тэгээд H1 нь бол нэлээд том бичиг юу байдаг бол H2 нь арай жоохон жижиг өтер, H3 нь дахиад жоохон жижиг гэх мэтэр ингээд H6 хүртэл байдаг. За тэгээд бичиж байгаа бүх зүйлүүд маань болтгороо бас зүгээр ингийн бичнээс ялгаатай оюутай байгаа өөр байгаа. За нөгөө юугаа оруулчлаа, үгээ оруулчлаа. Одоо харъя те. За энд нөгөө үг маань орж ирж байна. За хамгийн сүүлийнх нь болохоор сүүлийн хэсгүүдээр за юу M21 Ocean гэдэг style sheet-ийг веб пэйжтэй холбох гэдэг тийм. Энэ болохоор нэмэлт CSS, нэмэлт одоо style загвар байгаа. За түүнийг хэрхэн холбогддог вэ гэхээр head гэдэг хэсэг дээр тийм link гэж оруулж ирнэ. За link rel style sheet гэнэ энэ дээр файлынхаа нэрийг бичнэ гэсэн үг. Файлынхаа нэрийг жишээлбэл одоо энэ тийм ээ. Энэ. За тэгэнгүүт манай веб маань баг зэрэг өөрчлөлттэй болно. За одоо ийм байгаа тийм. Энийг refresh хийлээ. За нөгөө гадна хүрээнд байхгүй болж байна тийм. Хүрээнд байхгүй боллоо. За тэгээд доторх нөгөө юугаа Ocean харъя гэвэл те ингээ харангуй жишээлбэл энэ хүснэгт гэдэг хэсэг дээр одоо энэ HTML файл дээр те ингэж table гэж орж ирсэн level тэр table-үүд дээр дандаа хүрээ байхгүй байна. За border-уудын дээр юу гаднаа нэг том хүснэгтийн хүрээ дотроо нэг нүдний хүрээ гэж байгаад байгаа. За тэр хоёрыг тусдан салгангуудаа хооронд нь зай авсан байна гэсэн үг. За тэгээд энийг харъя гэвэл те нэг болгоод ингээ туршиж болно. За одоо дахиад refresh хийгээд харъя. Тэгэнгүүтээ энэ болохоор table-ийн хүрээ, энэ болохоор TD-ний хүрээ байхгүй. Тэгэнгүүт энэ хоёрын хоорондох зайг нь болохоор border spacing гэдэг юм. Border spacing. За тэгээд collapse гэдэг нь болохоор энэ хоёрыг хооронд нь салгадаг байхгүй юу? Separate салгах гэж байна те. Магадгүй collapse гэдэг хийчих юм бол энэ хоёр нийлээд дундаа нэг зураастай болно гэсэн үг. Ингэж те нэгхэн зураасуудтай. Гаднаа тэр нөгөө том одоо table-ийн тустай тийм хүрээ байхгүй гэсэн үг те. За гэх мэтээр ингэж харах нь байна. За тэгээд үүнийгээ буцаагаад яг энд нь оруулаад те. За тэгээд дахиад өөр эндээс энэ min width нь болохоор те тухайн хүснэгт маань хамгийн багтаа 600 пиксел хүртэл явна шүү гэдэг. Тэгэхгүй хэрвээ ингээд бүр багасаад ингээд 100 муу болох тохиолдолд нөгөө зураг энэ хавтгаа болохгүй те. Тийм учраас 600 пиксел гэж байгаа. За тэгээд одоо эндээс харуулъя. За refresh хийлээ. За хоорондоо нөгөө хүрээнүүд бас салаад хоорондоо space нэлээд зайн томорчихсон юм байталтай те. За тэгээд хэрхэн юугаа харах вэ? Хэмжээнүүдийг нь хэрхэн харах вэ? За жишээлбэл одоо энд бол браузерын хэмжээ бол эндээс энэний хоорондын. Эндээс энэ хэсгээс те энэний хоорондын. За тэгээ одоо яг энэ body хэсгийг харъя л да тий. Body хэсэг нь ингээд ягарч гадуур энэ ягаа хүрээтэй байгаа тий. Харин table хэсэг нь болохоор тэр ягаан хэсэг орохгүйгээр цэнхэр хэсэг нь. Тэнгүүт browser-ийн хэмжээ маань тий өөрөө одоо тэр доор хэмжээнд харагдаж байна да доотлол тэр. Намайг ингээд очих үед өөрөө энэ хэсэгт хараараа хүмүүстээ. За тэнгүүт тий body хэсэг маань 948 гэдэг widthтэй тий. За тэнгүүт table нь 80% таа гингүүт 759 болчихно тий. 759. За дахиад энэний одоо юу тий 759-аас нөгөө дундлын 2 нэг border space-ийнүүдээ хасаад 2-2-ыг хасангуут нөгөө юу маань зурагтай тэр ихний хэсэг маань тий 719. За өндөр нь 159. За ингээд тий. За энэ хэсгийг харангуут за дахиад 719 тий. За энэ нь болохоор энийг дэлгээд ингээ харах юм бол энэ хэсэг 534 төө. За энэ хэсэг 164 төө гэх мэтэр. За тэгээд тий хувийг авч байгаа тохиолдолд энэ ингээ багасч магадгүй байхгүй юу? Тэр тохиолдолд эднэрийн ингээ хэмжээ дагаад яваад байна гэсэн. Харин бидний өмнө хийгээдсэн тэр пикселтэй хэсэг маань тий шууд энэ видеог 600-аар заагаад өгсөн бол тэр ингээ 600 хэврээл байгаа тий. 600 хэврээл байгаа тий. За тэгээ эндээс одоо тий хүснэгт min width нь 600 байсан учраас 600-аас цаашаа явахгүй ингээд та зогсож чинь тий. Сая ингээд багасаад явуулсан бол одоо ингээд явахгүй. За min width-ийг 600-аар заагаад өгсөн учраас хамгийн бага width нь 600 байна гэж 600 хүртэл яваад зогсож гэсэн. За ийм. За нэг юм байдлаар ингэж өөрсдийнхөө үүсгэсэн хэсгийг хараа тий миний магадгүй ингээд CSS холбох үед чиний хийж байгаа зүйл арай жоохон өөр болно тий. За тэгэнгүүт өөртөө ингээд inspect хэсэг рүү орж аваад хэмжээгээ хараад энэ хоёр маань зөв орж ирж үү гэдэг ингээд нэг шалгаад яваарай. За амжилт хүсье.